За энэ удаагийн дугаараар Баруун Африкийн Ган улсын хөлбөмбөгтэй холбоотой сонирхолтой стори бол ярихаар бэлдсэн байна. Тэгээд хуучин бол Алтан эрэг нэртэй байсан Британий колоничлын үед бол за тэгээд Ган нэртэй болсон. За тэгээд Алтан эрэгийн хар од гэж энэ сториг бол ярихаар бэлдсэн байна. Тэгээд Ганы шгшогийн хоч нь бол хар одууд буюу Black Stars гэж байдаг. За энэ нэрний түүхийг ч бас товчхон яриад бол өнгөрнөө. За Сайн байна уу? Пипэкээс ирж байна. Таны захиалах хүрээлтээр ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа өгч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За мэдээж 48-аас 48 түүхийн цуврал бичлэг маань ивент тэгчид болон одоо та бүхэн буюу үзэгчид маань байхгүй болвол явахгүй. За тэгээд Asahi Subudrashar айргийн Manchester City-тэй албан ёсоор хамтарч гаргасан мерчтэй худалдаа 5 саяг дуустал weekend болгонд буюу 5-аас бүтэн сайны хооронд дараах 5 дэлгүүрт 12-оос 8 цагийн хооронд явагдаж байгаа юм байна. За тэгээд Asahi Subudrashar айргийг худалдан авсан баримтаа promo stand дээр байгаа ажилтнанд үзүүлээд дэлгэцээр гарч байгаа мерчүүдийг авах боломжтой. За жишээ нь 12 шиггийг авах юм бол одоо фэнүүдийн оролт авах нь байна. 18 шиггийг авах юм бол подолк авах гэх мэт юм боломжтой юм байна. За тэгээд дахиад хэлье. Уг мерчтэй худалдаад 5 сарыг дуустал 5-аас бүтэн сайны хооронд дараах 5 дэлгүүрт өдөр 12-оос оройн 8 цагийн хооронд явагдаж байна. 48-аас 48 түүх цуврал бичлэгийн ерөнхий мэдтгэгч Pickback. Та бүхэн Монгол орон даяар байрсан 200 шиг PP box-оор хот дотор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. Мөн гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүнд ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн нь хэлсэн хаягнда байхгүй үед бүр эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байгаа үед PP box-ыг ашиглан найдвартай эзүүсээ хадгалуулж болно. Мөн хоол, фрешмус, хоолны бэлтгэц, мах бөөнд зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг дороос өргөн сонголтоогоор ханаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай хүргэлтээр сонгон захиалан авах боломжтой хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй Freshpack платформ. Өнөөдрийн түүх бол нэг story-н дотор дахиад нэг story гэсэн ийм сонирхолтой юм болол байгаа. За тэгээд 1951 оны 8 сард за тэгээд 51 оны 8 сард Алтан эргийн одоо хөлбөмбөгчд Алтан эрэг бол одоо тухайн үед Британий колоничлоос гараагүйсэн агчлөөгөө олохоос бол 6 жилийн өмнө гэсэн үг 1957 онд тусаар тогтнож Ган одоогийн Ган улс тусаар тогтносон байдаг. За ингээд 51 оны бол одоо Британий фестивал гэж болж исэн маш сонирхолтой. За Британий фестивалийн үеэр бол маш олон улсаас олон төрлийн уран бүтээлчид, тамирчид одоо ирж бол одоо олон төрлийн юм exhibition фестивал бол үзүртэй ийм фестивал болж исэн. За энэний хүрээнд бол Алтан эргийн тухайн Алтан эргийн одоо хамгийн шилдэг 20 хөлбөмбөгч бол одоо MV Apapa гэж нэртэй хөлөг онгоцонд бол одоо сууж Британий арал руу 4828 км-ийг 13 өдөрт одоо далаагаар туулж бол ирсэн байдаг. За тэгээд 13 өдөр туулахдаа бол одоо энэ хөлөг онгоцны дээд том талбай дээр бол одоо бэлтгэлээ хийж энэ тоглогчд маань бол тоглож исэн бэ. Тоглож одоо бэлтгэл хангаж исэн байдаг юм байлээ. За тэгээд Британи даяар бол 10 тоглолтыг бол хийсэн байдаг. Одоо маш хүнд нөхцөлд одоо маш богино хугацаанд бол ийм тоглолтуудыг хийсэн байдаг. За тэгээд энэ багийн гол одоо лидер нь бол Ричард Аквей гэж одоо зааны зүрх заан гинэ. Заан биш шүү. Арслангийн зүрх очтой заан байсан ч амар л да. Арслангийн хүч орчтой би код юу аваад байгаа андарчлаа. Арслангийн хүч зүрх очтой Ричард Аквей гэж тоглогчоор ахлуулсан юм бүрэлдэхүүн бол явсан байна. За тэгээд Ливерпулийн порт дээр анх бол буусан. За тэгээд Баруун Африкийн хуурай хатуу хатуу ийм цаг агаартай газраас бол одоо Ливерпулд бол Британд ингээ ирсэн чи ийм саарал, бүүдгэр тэгээд намар цаг таарсан дээрээс нь ийм сэрүүн, ийм чихтэй ийм цаг агаарт бол ирсэн. За тэгээд энэ бол энэ тоглогчтой үед маш одоо хүнд нөхцөл бол байсан байгаа. За тэгээд юуны хувьд бол одоо 50 орчим жилийн хугацаанд одоо энэ чинь 51 он болж байгаа үйл явдал 1900-аад оны эхээс хойш ер нь 50 жилийн хугацаанд бол Алтан эргийн хөлбөмбөгчд бол одоо хөл нөхцөн тоглодог байсан. Тэгээд мэрэгжлийн болол гэж үздэггүй байсан. За гэхдээ тогтчихсон хөлбөмбөгийн соёлтой, клубүүдтэй ийм бол байсан. За тэгээд тоглолтын өмнө бол тоглогчид хөлбөмбөг тоглохдоо яг хуруунуудаа хөлийнхөө хуруунуудыг ил гаргаад бусад хэсгээ бол одоо юм манахаар бол одоо юм даавал юм да тийм арай маран боловч юм
одоо зан даавуугаар бол ингэж ороож тэгж бол тоглолтыг юм соёлтой бол байсан. За тэгээд эхний тоглолтыг бол одоо Belfast буюу Умард Ирландын нийслэлд бол энэ тоглолт явагдсан. The Oval гэж хөлбөмбөгийн талбайд явагдсан. За тэгээ Умард Ирландын одоо сонирхчийн 11 шилдэг 11 гэж юм юунд бол багийн эсрэг бол тоглолт явсан. За тэгээд энэ тоглолт бол одоо 5-2-ын харьцаатаагаар Умард Ирландын одоо сонирхчийн 11 бол тэргүүлж ирсэн. Тэгээ тоглолт дуусаас 11 минутын өмнө TG Wilberforce гэж одоо юуны алтан эргийн гарааны хаалгач одоо гол хаалгач бол юу яасан юм бэлээ. Ирланд төвийн давтлагчтай мөргөлдөөд гимтсэн. За тэгээд тэр гимтэл нь бол маш хүнд хөлн хугарж одоо хүнд гимтэл бол авсан. За тэгээд Ирландын тэр үеийн тоглогч McLaughlin гэж тоглогч бол эмч хүн байсан. Тэгээд шууд одоо хаалгачд бол тусалцаа эмчийн тусалцаа шууд тэр доор нь үзүүлж бол одоо энэ юуны хажуутлын шүүгчийн тугийг шууд барьж авч тэрийг нь бол одоо энэ хөлийг тэрүүгээр нь хөлийг нь ингэж бариулж ороож болол одоо юу яасан байдаг юм бэлээ тусалцаа үзүүлсэн байдаг юм бэлээ тэгээд шууд эмнэлэгт хүрэгдэжсэн. За тэгээд тэр нөхцөл бол одоо юуны багт алтан эргийн багт бол маш хүнд нөлөөсөн, маш их травма болсон. Тоглогч нь бол цаашаа сэтгэл зүй бэлтгэл бол маш хүнд нөхцөлтэй байсан. Нийт 10 тоглолт хийх байсан. Дараагийнхаа 9 тоглолтын одоо нэг тоглолтын дараагийн 9 тоглолтынхаа 7-д нь хожигдсон. За дээрэс нь юм халтаргаа гулгаатай чихтэй талбай дээр бол одоо тоглох маш хэцүү байсан. За мэдээж хөл нөцгөн тоглож байсан учраас тэр нөхцөл нь бүр дордуулсан. Одоо тэр талбайд нь таараагүй тэгээд өөрсдийнх нь одоо бэлтгэл хангамж өөрсдийнх нь одоо хэв маяг стил нь бол таараагүй. За тэгээд сэтгэл зүйн хувьд мэдээж нэгдүгээр хаалгач нь байхгүйс өөр тоглогч хаалгачийн байрлалд бол одоо дараагийн 9 тоглолтод тогсон. Дээрээс нь одоо тэр хүнд гэмтэл бол маш хүнд нөхцөл байсан сэтгэл зүйн хувьд тийм ээ. За тэгээ эдгээр дараагийн одоо 9 тоглолтынхоо 7-д нийт 10 тоглолтынхоо 8-д нь хожигдсон ч гэсэн одоо фэнүүд, Британий фэнүүд, за уур амьсгал талаасаа фэнүүд, хэвлэл, мэдээлэл бүх талаасаа бол энэ багийг бол одоо өндрөөр үнэлж за бүр шүтгэхгүй махад маш өндрөөр үнэлж исэн. Маш одоо соёлтой, хөл бөмбөгийн соёлтой, маш одоо үзүүштэй одоо юм гоё техниктэй ийм хөлбөмбөг үзүүлж исэн гэж бол онцолж ярьж исэн. За тэр донд бол Джеймс Ажая гэж одоо плеймейкер бол тухайн цаг үеийн Английн хамгийн шилдэг довтлогчтой тэнцвүүц одоо дүүцхүүц юм мундаг тоглогч байна гэж магтаж байсан байдаг. Крис Брайант гэж одоо багийн одоо ахлагч нь байсан лидер гэхээс л ахлагч нь. За тэгээ энэ ахлагчийн одоо хөл нүцэн зогсож байгаа чөлөө цохилтууд бол одоо сум шиг цохилтууд байсан гэж бол одоо онцолж бол хэлж байсан. Тэг хүмүүс яаж ингэж чөлөө цохилтыг одоо юугүйгээр те бидний ярьдаг шпигүүгээр бүзгүүгээр яаж ингэж зохиж болдго юм бэ гэж одоо фэнүүд бол гайхаж удаатай байдаг. За тэгээд Ганы хөл бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн агуу домог гэж хэлж болох Чарльз Гямфи гэж тоглогч бол энэ бүрэлдэхүүнд бас байсан. За тэгээд Чарльз Гямфигийн хувьд бол одоо маш ухаалаг тоглогч байсан. Гайхалтай хууралтуудыг хийдэг. Маш олон гоолыг оруулдаг. Энэ аялын тоглолтын 10 гол тоглолтод 6 гол оруулж бол аялын тоглолтынхоо мэрэгэн болж исэн байдаг. За тэгээд энэ тоглогч бол одоо бас ирээдүйд энэ тоглогчийн талаар удахгүй бас ярина нэг story дотор story гэдэг нэг хүний тухай байгаа. Тэгээд Чарльз Гямфигийн хувьд бол одоо Ганы хөлбөмбөгийн түүхэнд хамгийн анхны мэрэгжлийн хөлбөмбөгч бол болсон байдаг. Дараа нь Ганы шгшөөгийг тасгалжуулсан байдаг. За тэгээд тэр талаар нь удахгүй ярина. За тэгээд анхны хожил нь бол 8 дахь тоглолтод хожлыг авсан. За тэгээд Wilberforce одоо хөлөө хугалсан Wilberforce энэ тоглолтын дээр бол үзэгчдийн суудал дээр одоо таягтай эргэж ирсэн нь бол юу яасан байдаг тоглолтыг үзсэн байдаг. Тэгээд Ганы ховын алтан эргийн тоглогчдод бол маш том одоо үлгэр жишээ одоо уур амьсгал үлгэр жишээлтэй тодорхой хэмжээнд. Гэхдээ тэрнээсээ илүү одоо сэтгэл сэргээсэн юм үйл явдал болж бол Athenian League гэж багийг бол Bromley хотод 5-4 харьцаатаагаар хожиж бол анхны хожил авсан байдаг юм байлаа. За тэгээ энэ аялал бол одоо алтан эргийнхэнд бол маш том одоо өөрчлөлт оруулах юм юу бол болсон. Хувь нэмэр бол болсон. Өөрсдөө ямар мундаг хэмжээнд байгаагаа нэгдүгürt мэдэрсэн. Хоёрдугаар бас дээрэс нь одоо дэлхийн хэмжээнд өөрчлөлт хийх хүсвэл өөрчлөлт хийх шаардлагатай байна гэдэг ойлголтыг бол авсан. За тэгээд Крис Брайант болон Чарльз Гямфи нар бол одоо Британаас нутагтаа ирэхдээ бол одоо шпинүүд буюу пүүзнүүд бол авчирсан байдаг. За тэгээ анх Ганы тухайн алтан эргийн хөлбөмбөг бол одоо жоохон эсэргүүцсэн үнийг гэхдээ 53 он гэхэд бол одоо Асанте Котоко гэж баг бол юуны алтан эргийн анхны одоо гарааны 11 нь бүтэн одоо шпитэй буюу пүүцтэй тогсон анхны баг болж исэн байдаг юм байлээ Ганы түүхэн. За тэгээд дараа нь яг энэ аялал дуусны дараагаар бол Английн хөлбөмбөгийн
хөлбөмбөгийн холбооноос Дэвид Wall гэж тасалжуулагчийг бол одоо Алтан эргийн багийг тасалжуулахаар томилсон байдаг. За түрүүн хэлсэн 51 онд бол энэ бус үйл явдал гэхдээ 57 он хүртэл бол тусгаар тогтоогүй. Тэгэхээр Британий эрх мэдэлтэй колоничлолтой байсан учраас одоо Английн хөлбөмбөгийн холбооноос хүн томилж исэн байдаг. За тэгээд тусгаар тогтносын дараагаар бол Чарльз Гамфи одоо зодог тайлаад юу яасан байдаг. Ганы шгшөөгийг ирээдүйд тасалжуулсан. За Ганы шгшөөгийг тасалжуулахдаа бол одоо Ганы болон баруун Африкийн алтан эргийн шгшөөгийн хувьд бол одоо анхны хар ястай тасалжуулагч буюу анхны одоо Ган гаралтай нутгаас гаралтай юм тасалжуулагч болсон байдаг. Ганы шгшөөг бол түүхэндээ 3 удаа одоо Афкон тэмцээнд төрүүлсэн байдаг. За тэгээд 3 удаа төрүүлснийх нь 4 удаа төрүүлсэн байдаг. Тэрнийх нь 3-т нь бол Чарльз Гамфи тасалжуулсан байдаг. Анхны 2 буюу 63, 65 оны Афконд төрүүлэхэд нь бол Чарльз Гамфи тасалжуулсан байдаг. За тэгээд 78 онд төрүүлэхэд Чарльз Гамфи байгаагүй. Тэгээд 82 онд эргэж ирээд бас мөн Чарльз Гамфи төрүүлсэн. За ингээд Ганы шгшөөг түүхэндээ 4 удаа Афконд төрүүлснээр 3-т нь Чарльз Гамфи байсан. За тэгээд 82 онд төрүүлснээс хойш бол одоо хүртэл Афконд бол Африк аврах шалралт тэмцээнд төрүүлээгүй байгаа. 1992, 2010, 2015 онуудад мөнгөн медаль бол хүртсэн. Саяны 25 онд болсон юунд бол Мороккод ус Афконд бол бүр ихээж аваагүй. Ийм бол байж байгаа. За тэгээ Чарльз Гамфигийн одоо рекорд байсан. Энэ бол 3 удаагийн Афконд тасалжуулагчээр төрүүлсэн. За дараа нь Хасан Шахата гэж тасалжуулагч бол одоо Египтийн шгшөөгийг тасалжуулж 2006, 2008 болон 2010 онуудад төрүүлснээр уг рекордыг бол эвдсэн. За тэгээ рекордыг эвдсэн бишээ одоо тэнцвүүлсэн. Тэгээ энэ рекордыг тэнцвүүлсэн 2010 оны удаагийнх дээр бол одоо бас Ганы шгшөөхтэй тоглолт хийж хоцсон байдаг. За Чарльз Гамфигийн хувьд бол одоо 1964 оны Олимпиар анх удаага одоо Олимпийн төлөвлөмгийн баг нь шгшөөг нь оролцоход бол бас Чарльз Гамфи тасалжуулсан байдаг Олимпийн бага. За тэгээд 1972 оны Олимпиад бол мөн одоо Ганы шгшөөгээ тасалжуулж Олимпиад оролцсон байдаг. За тэгээд Чарльз Гамфигийн хувьд бол зөвхөн одоо мундаг Ганы шгшөөгийн түүхэнд агуу тасалжуулагч байхаас гадна мундаг тоглогч байсан. Түрүүнээс анхны Ганы түүхэнд бол анхны мэргэжлийн тоглогч байсан. Ганы хөлбөмбөгийн хамгийн том 2 баг бол Асанте Котоко болон Hearts of Oak гэж 2 багт хуйланд нь бол тоглож исэн байдаг. Эхлээ Асанте Котоко тоглож байгаа, дараа нь удирдлагатай бас хоорондоо жоохон модалцаа тэгээд Hearts of Oak гэж гол өрсөлдөгчтэй багт нь бол очисон байдаг. За тэгээд Германд бол одоо Fortuna Düsseldorf гэж багт бол одоо очиж тоглосон байдаг. За яагаад Fortuna Düsseldorft очисон юм бэ? Юу болсон юм бэ гэдэг бол айгүй сонирхолтой story. За энэ бол ингээд дахиад нэг story руу орж байгаа. Fortuna Düsseldorf 1959 онд тусаар тогтносоос тусаар тогтноод удаагүй байхад нь Ганд очисон байдгийн байлээ клубээрээ. За тэгээд өмнөд Ганы одоо бүрэлдэхүүн Hearts of Oak гэх мэт багуудын эсрэг нийт 4 тоглолтыг хийсэн байдгийн байлээ. За тэгээд тэр баг 4 тоглолтын 2-т нь бол одоо Чарльз Гамфи тоглосон байдаг Düsseldorf-ийн эсрэг. За тэгээд Hearts of Oak багийн эсрэг тогсон тоглолтод нь бол одоо Fortuna Düsseldorf 3-2 харьцаатай хоцсон. За тэгээд тэр тоглолтын дээр бол одоо хин Чарльз Гамфи одоо супер мундаг тоглолтыг бол үзүүлсэн байдгийн байлээ. За тэгээ Ганы засгийн газар болон хөлбөмбөгийн холбоо бол одоо Fortuna Düsseldorf-ийн Герман руу буцахад нь хамт бол хэнийг Чарльз Гамфиг явуулахар шийдсэн байдаг. За тэгээ явуулаад Hennef Sports School гэж одоо Hennef-ийн спортын сургуульд бол Чарльз Гамфиг сургахаар бол болсон байдаг. Одоо энэ Чарльз Гамфи бол одоо мундаг ухаалаг тоглогч, ухаалаг хүн, боловсралтай одоо ийм талбайн дээрх одоо хөлбөмбөгийн сэтгэлгээ ухаан нь бол супер байсан учраас боловсрал эзэмшээд буцаж ирээд бол Германд биш Ганд бол том спортын хөлбөмбөгийн хөрөнгө оруулалт болно гэж бол Ганы засгийн газар хөлбөмбөгийн холбоо үзсэн. За тэгээ мань хүнийг Hennef-ийн сургууль руу бол явуулсан. За тэгээ тэр үед бол Fortuna Düsseldorf-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж исэн доктор Тир гэж хүн байсан. Доктор Тир бол тэр тоглолтын дээр нь Чарльз Гамфиг ямар мундаг тоглогч вэ гэдгийг бол үзсэн байсан. За тэгээд дараа нь бол зөвхөн Hennef-ийн сургууль сурахаас гадна Fortuna Düsseldorf клубэд бол одоо зочин тоглогчоор бол тоглохыг бол хүссэн Чарльз Гамфигаас. За тэгээд Чарльз Гамфи 60 оны 2 сард бол одоо Ганаас баруун Герман руу нисэж болол одоо түүхийг бүтээхээр бол явсан. За тэгээд 2 сард очиод 9 сарын 9 арай биш удирдал эхлэх биш хүртэл буюу одоо 2-оос 7 сарын хооронд бол
5-6 нөхрсөг тоглолтуудад оролцсон, бүгдээр нь гол оруулсан. Эхний тоглолтод ялангуяа гайхалтай голыг оруулсан гэж байгаа. Эхний тоглолтондоо бол одоо довтлогоо яваад эсрэг багийн тоглогч одоо хүнд такл хийгээд унгаасан ч гэсэн одоо зүтгэсээр байгаа тэрийг бол гол болгосон гэж байгаа. За тэгээ Фортуна Düsseldorf-ийн фэнүүд бол одоо Карли гэж орлож гисэн гэж. Одоо Карл гэдэг бол мэдээж Чарлз гэдэг нэрний герман хувилбар шүү дээ, тий. Тэгээ бүгдээрээ одоо фэнүүд нь Карли гэж орж гисэн гэж. Тэгээд тэр голыг оруулснаас хойш бол фэнүүд маш гоёор хүлээж авсан олон тоглолтуудад гол оруулсан. За тэгээд гэрээ хийсэн. За тэгээ гэрээ хийгээд албан ёсоор Фортуна Düsseldorf клуб тухайд одоо 2 дугаар бүнцлэг тоглож исэн. Тэгээд 18 тоглолтод оролцож 20 голыг оруулсан. Яг Чарлз Гамфигийн тоглож байсан цаг үед Фортуна Düsseldorf-ын оруулсан бүх голын 56%-ийг оруулсан гэж. За ингээд гайхалтай амжилттай эхлээд ингээд явж исэн боловч болол одоо Ганы хөлбөмбөгийн холбооноос бол одоо яаралтай юм цахилгаан ирсэн. За цахилгаан гэдэг та хэд маань мэдгүй үгүй юу? Дээрүүд бол одоо кейбл буюу цахилгаан гэж юм бол байдаг байсан. Одоо Монголд бол хуучин цаг жишээ нь шуудан дээр ч юм аймагуудын төвд байдаг шуудан дээр бол тэр цахилгаан гэж зүйл ирдэг. Тэр нь одоо юм манахаар очин цагаар бол жижигхэн мессеж гэж хэлж болно. Ийм бол ирдэг байсан. Тэгээ цахилгаан ирсэн. За тэгээд тэр цахилгаан дээр бол одоо Ган руу яаралтай буцаж ирэхийг бол одоо хүссэн. Засгийн газар бол хөлбөмбөгийн холбооноос нь Чарлз Гамфиг. За тэгээ 1960 онд Kwame Nkrumah Gold Cup гэж тэмцээн бол одоо нэгэрт болох гэж байна. За энэ тэмцээнд бол одоо Ганы шгшөөгээ төлөөлж оролцооч гэж бол одоо ийм зүгээр нэг хүссэн ч одоо бас яг нэг амар шаардсан биш. Гэхдээ нэг юм шийдвэрийн тухай юу ирсэн байгаа, захиргаа ирсэн байгаа. За Kwame Nkrumah-гийн хувьд бол одоо Ган улс тусаар тогтсны дараах анхны одоо ерөнхийлөгч лидер хүн нь тэгээ Ганы гэлгүй одоо Pan Africanism, Африкийн одоо энэ эрхчлөөний хөдөлгөөн, Pan Africanism буюу одоо Африк тэр чигээрээ нэгдсэн юм хөдөлгөөний маш том одоо лидерүүдийн нэг Африкийн түүхэн төхөс одоо хамгийн агуу хамгийн домогт юм одоо лидер хүмүүс юм бас нэг гэж бол үздэг. Тэгээ Kwame Nkrumah-гийн нэрмжит одоо алтан цом гэж тэмцээн бол баруун Африкийн хүрээнд бол явагддаг байсан. За тэгээд 60 онд нэгэрт болох байсан. За тэгээд тэр тэмцээнд бол тоглох шийдвэр бол ирсэн баг. За тэгээд нөхөр бол одоо гэрээгээ хийчихсэн. Фортуна Düsseldorf бол одоо үнэхээр гайхалтай юм формтой байсан. Тэгсэн боловч одоо нутагтаа очих юм шаардлагасан. Одоо үе шиг ингээл очиод тоглоод буцаж ирэх гэсэн юм байхгүй шүү дээ тэр үед чинь тийм ээ. 1960 50-аад оны сүүл 60 онд. За тэгээд ялч эцсийн үр дүнд бол одоо эх орноо сонгосон. Чарльзын хувьд бол тэгээд бас одоо юу гэдгийг өмнө нь явахаасаа өмнө бол одоо эх орныхоо төлөө суралцах гэж эх орныхоо хөрөлбөмбөгт одоо хөрөнгө оруулалт хийх гэж хувь нэмэр болох гэж одоо зорилготой мэдээж явсан шүү дээ анх тийм ээ. Тэгээд дээрэс нь бол одоо юуны Африкийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ганы спортын захирал гэж одоо явж исэн Охена Жан гэж одоо мундаг хүнд бол одоо гэрээ хийсэн Фортуна Düsseldorfт гэрээ хийсэн гэдэг бол өөрөө хэлээгүй байсан байлээ. Тэгээ Германд урт хугацаанд үлдэх нь бол одоо эх орноос урвсан болно гэж өөрөө үзсэн учраас тэгээ дээрэс нь эх орондоо өмч байна гэдэг утгаар за дээрэс нь ам гарсан үгэндээ хүрнэ гэдэг утгаар буцаж бол явж исэн байт юм бэлээ. Хэдийгээр гэрээ хийсэн ч гэсэн тийм ээ. Тэгээд энэ бол яг тухайн цаг үеийн нийгмийн бас зүйлүүдийг мэдээж харуулж байгаа монголчууд маань ч гэсэн одоо ийш тийшээ очиод сурж агаад үлдчихсэн ч юм уу те зүүн Германд, Куб, Чех гэдэг ч юм уу зөвлөлтөд иймэрхүү зүйлүүд бас сонирхолтой зүйлүүд мэдээж байдаг. Тэгээд энд бол бас нэг тийм тухайн цаг үеийг илэрхийлсэн юм жишээ байдаг. Тэгээд Чарльз Гамфигийн хувьд бол буцаад очисон, тэмцээнд оролцсон. За тэгээд багаа тасалжуулсан ирээдүйд одоо ингээ 3 удаагийн Африкийн авраг болгосон. Ийм бол одоо гайхалтай хүн бол байдаг. За тэгээд энэ Британаар явсан 10 тоглолт хийсэн аялал бол одоо бас Ганы тухайн үеийн алтан эрэг. Тэгээ одоогийн Ганы хөлбөмбөгт бол маш том хувь нэмэр оруулсан ийм зүйл бол байдгийн бэлээ. Тэгээ та хэдийг бас энэ Чарльз Гамфигийн талаар одоо түүхийг уншиж сонирхоорой гэж бас зөвлөхөр байна. Тэгээ дээрэс нь 10 тоглолт хийсэн одоо Британаар аялсан 10 тоглолтын талаарх сториг бас нэмж уншаарай гэж бас санал болгохоор байна. За тэгээд хэдүүлээ Ганы шгшөөгийн энэ жилийн одоо нөхцөл байдлын талаар ярилцъя. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack
За 48 улс 48 түүх цуврал бичлэгийн албан ёсны ивент тэтгэгчид Pickback, Freshback болон Asahi Superdry ажиллаж байна. Ерөнхий ивент тэтгэгчтэй баярлалаа. За дугаар болгоны төгсөлд бол тухайн улсын шигшээ багийн юунуудыг ярьж байгаа. FIFA-гийн ранкинг түүх, за энэ жилийн одоо гарааны 11-нд хэн байх боломжтой вэ дэлхийн аврах түүх, ямар түүхтэй вэ гэдэг талаар бол ярилцж байгаа. За энэ жилийн дэлхийн аврагт бол Ганы шигшээ баг 5 дахь удаага оролцсон. Өмнө нь 6 оны дэлхийн аврагт бол орж исэн байдаг. Шүгийн 16 хүртэл явсан 16-ад Бразилийн шигшээ багт 3-ыг харьцаатай хожигдсон байдаг. За дараа нь 10 оны дэлхийн аврагт бол шүгийн 8 шалгарсан хамгийн анхны Африкийн баг бол хувьд болж исэн. За тэгээ Уругвай шигшээ багт пенальтаар хожигдсан алдартай тоглолт Луис Суарес гараараа хаадаг. За тэгээд 14-22 оны дэлхийн аврагуудад хэсгийн шатнаас бол мултарч исэн байдаг. За тэгээ 14 онд бол Америкийн шигшээ баг Герман болон Португал гэсэн маш хүнд шигшээ багт хэсэгт бол орсон байдаг. За 22 оны дэлхийн аврагт Португал өмнөд солонгос болон Уругвай шигшээ багуудтай нэг хэсэгт орсон байдаг. За тэгээ энэ жил бол одоо Панам, за Панам байна энэ үжин. За Панам, Англи, за тэгээд Хорватын шигшээ багуудтай нэг хэсэгт орсон байгаа. Хар одуудын хувьд бол за тэгээд дасгалжуулагч маш сонирхолтой Карлош Кьерш ажиллаж байгаа. За Карлош Кьершийн хувьд бол 1980-ад оны сүүл 90-ад оны эхэнд бол Португалийн залуучуудын шигшээ багийг дасгалжуулж байсан. 91-ээс 93 онд өмнө Португалийн шигшээ багийг дасгалжуулж байсан. За тэгээд 90-ад онд бол одоо Спортинг, Өмнөд Африк, Арабын Эмират гэсэн багуудыг дасгалжуулж явж байгаад 2000-ад онд бол одоо 2 удаа Манчестер Юнайтедийн туслахаар ажиллаж байсан Сэр Алекс Фергюсны. За дунд нь бол 2003-аас 4 оны хооронд бол Реал Мадридийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2008-аас 10 онд Португал, 11-ээс 19 онд Иран, 19-ээс 20 онд Колумб, 21-ээс 22 онд Египт, 22 онд Иран, 23 онд Катар, 25-аас 6 онд Оман болон за одоо 26 оноос эхлээд Ганы шигшээ багуудыг дасгалжуулж байгаа юм мэрэгчлэн мама Карлош Кьершийн хувьд бол тэгээд олон газар явж байхдаа бол одоо цомуудыг өргөжсэн 89-91 оны одоо залуучуудын дэлхийн аваргыг бол төрүүлж байсан энэ одоо Руй Кошта, Педро Паулета, Луиш Фиго нартай юм гайхалтай одоо тухайн цаг үедээ бол Португалийн алтан үе гэж яригддаг байсан юм уу. За тэгээ 16 хүртэлх насныхны Евродын бүрэлдэхүүн төрүүлж ирсэн, 17 хүртэлх насныхны нэг дэлхийн аваргад нь 3-т ороод нэг дэлхийн аваргад нь төрүүлээд ингээд бол явж ирсэн. За Спортинд очоод цом өргөсөн, Японд очоод Нагоя Грампус гэж багт очоод цом өргөж ирсэн ийм болол байгаа. За Реал Мадрид байхдаа бол Копа дель Рейн финал шалгарсан 3-аас 4 онд 3 оны Испани супер цом төрүүлж ирсэн. За Египтийн шигшээ багийг 21 онд дасгалжуулаад Африк ТV-ийн аврах шалралт тэмцээний мөнгөн медаль бол өргөж байсан удаатай Мохамед Салах тэргүүтэй бүрэлдэхүүнийг дасгалжуулаад за Ганы шигшээгийн төлөө дэлхийн аврах шалруулах тэмцээний хүрээнд бол хамгийн олон гол оруулсан тоглогч бол Асамо Гян байдаг. За Асамо Гяны хувьд бол одоо 6 голыг бол оруулсан байдаг. 6 голоо бол одоо 2006 онд Чехийн эсрэг 1 гол, 2010 онд Серб, Австрали болон Америкийн шигшээ багуудын эсрэг 1-1 гол. За тэгээ 14 онд Герман болон Португалийн шигшээ багуудын эсрэг 1-1 голыг бол Асамо Гян оруулж исэн байдаг юм байна. За тэгээ энэ жил бол Англитай нэг хэсэгт орсон байгаа. Англитай түүхэндээ ганцхан удаа тоглож исэн. Wembley цэнгэлтэд 2011 оны 3 сарын 19-нд нөхцөг тоглолт бол хийсэн байдаг. 80,000 үзэгч бол тэр тоглолтыг үзсэн. Cüneyt Çakır Турк мэрэгчлэн бол шүүгчээр бол ажилласан. За тэр тоглолтод ихний гоолыг бол Стюарт Даунингийн дамжуулалтаар Анди Карол Англиас хийсэн байдаг бол 90 минутанд Асамо Гян тэнцээний гоолыг оруулж тэнцэж дуусч байсан удаатай. За тэгээ Панам болон Хорватын шигшээ багуудын эсрэг түүхэндээ анх удаага тоглоно Ганы хувьд. За никнейм буюу хоч нь бол одоо Black Stars гэдэг. За Black Stars гэдэг нэр нь бол ямар учиртай бэ гэхээр 1919 онд Black Star Line гэж бол одоо ийм усан онгоцны ийм одоо маршрут гэж хэлэх юм уу та маршрут бол гарч ирсэн байдаг юм байлээ. Тэгээд White Star Line гэж одоо ийм маршрут бол өмнө нь бол одоо колоничлын үед бол байсан Африк, Европын хооронд явдаг. За тэгээд мэдээж цагаан эзэдтэй цагаан одоо баруун Европ гаралтай ийм хүмүүс бол ажиллаулдаг ийм юу бол байсан юм байлээ, маршрут байсан. За үүн дээрээс нэрийг аваад гэхдээ бол одоо Африк гаралтай хүмүүс эзэмшиж байгаа, Африк гаралтай хүмүүс одоо ажиллаулж байгаа гэдэг энэ зүйлийг бэлэгдэж Black Star Line гэж юм одоо юу бол гарч ирсэн байдаг юм байна маршрут бол. За тэгээ энэ бол одоо Pan Africanism-ийн маш том дэмжлэг болж ирсэн. За колоничлын эсрэг маш том одоо бэлэгдэл бол болж ирсэн байдаг юм бэ лээ. За тэгээд Африкийн эрхчлөөг бол одоо бэлэгдсэн энэ хар
од гэж бол байдаг. За энэ юуг бол дизайныг Theodosia Occo гэж дизайнер бол одоо Ганы тугийг гаргахад 1957 онд бол анх энэ Ганы тугийг зурхтаа бол гаргаж ирсэн, ашиглаж ирсэн байт юм байлээ. За үүнтэй холбоотойгоор бол Ганы шишогийг Black Stars буюу хар одууд гэж нэрлэдэг байгаа. За FIFA-гийн түүхэнд бол ранкингда хамгийн доор ранкинг нь 89-д чагссан байдаг. 2000 оны ихэнх үед 89 чагссан байдаг. Хамгийн дээд ранк нь бол 14-т бол чагсчихсан удаатай. 14-т бол 2008 оны 12 сарын 13-нд 14-т орж исэн удаатай. За хамгийн олон ранк дээшсэн нь бол 29 ранкаар дээшилжсэн байдаг. 2006 онд тэгж бол дээшилсэн удаатай. Хамгийн олон унсан нь бол 2007 онд унсан байдаг. 18 байраар доошилж исэн удаатай байдаг. Ганы шишогийн хувьд бол за тэгээд энэ жилийн гарааны 11-ийн одоо магадлал таамгийг ярилцъя. За гарааны 11-ийн таамгийг бол байгаа бүрэлдэхүүний форм тоглож байгаа баг. За тэгээд намар хийсэн 2 тоглолтын өмнөд Солонгос болон Японы шишогтой хийсэн тоглолт. За тэгээд сая хавар Австри болон Германы шишогтой хийсэн тоглолтын бүрэлдэхүүнүүд дээр ямар тоглолт байсан, за ямар тоглолт боломжтой боломжгүй байсан талаар жоо тэрэн дээр суурилж бол гаргасан байгаа. За хаалгачаар бол Hearts of Oak гэж одоо юуны багийн те Ганы алдартай одоо 2 том багийн нэг хитэн тоглолтог Бенжамин Асаре гэж хаалгач бол тоглоно ерөнхийдөө ойлгомжтой болов гэж бол бодож байна. Сүүлийн тоглолтууд ихэнхт нь Бенжамин Асаре тогссон. Одоо 33 настай ийм хаалгач байгаа. За Бенжамин Асаре тоглохгүй бол Лоренс Атизиги гэж хаалгач тоглох магадaltaй. Одоо 29 настай шгшоогийнхоо төлөө 28 тоглож байна. Сен-Гален гэж Швейцарын багт тоглодог ийм хаалгач тоглох магадaltaй. За тактикийн хувьд бол одоо 3-4-3 гэсэн маягаар бол тоглох магадлал маш өндөртэй. За тэр нь бол одоо хувраад 5-4 нэг болж хаад хамгаалтын тактик руугаа шилжих боломжтой юм багаар тоглох магадлал илүү өндөр гэж бодож байна. 4-4-2 классик 4-4-2 болж хувирах бас боломжтой. За би бол одоо тактикийг 3-4-3-аар бол бодсон байгаа. За 3 төвийн хамгаалагчаар бол Александр Жику одоо Спартак Москва тоглож байгаа 31 настай туршлагатай хамгаалагч бол тоглох бах. За Жером Опоку гэж одоо юунд Истанбул Башакшехирд тоглож байгаа 27 настай бас одоо туршлагатай шгшоогийнхаа төлөө 39 тоглолтод оролцчихсан ийм хоёр хамгаалагч бол тоглох баха. За 3 хамгаалагчтай тоглох юм бол Кожо Опон гэж хамгаалагч бол тоглох магадлал өндөр. Шгшоогийнхоо төлөө 4 тоглолтод оролцсон Францын Нист тоглож байгаа. За бас Францын Страсбург тоглож байгаа Мохамед Салису тоглох магадлал өндөр байгаа. За 2 wingbacker, зүүн wingbacker бол Гидеон Менса тоглох магадлал өндөр. Бас нэлээд туршлагатай юм хамгаалагч байгаа зүүн зүгүүрийн. За Дерек Кон гэж Union Berlin тоглож байгаа wingback бол тоглох магадлал өндөр. За энэ хоёрын нэг нь бол зүүн зүгүүрийн wingback эсвэл 4 хамгаалагчтай тоглосон ч зүүн зүгүүрийн хамгаалагчаар хоёулаа тоглох чадвартай юм тоглогчтой байгаа. Ер нь Gideon Mensa гарах магадлал өндөр бах. Осерд тоглолтог юм тоглож байгаа. За баруун зүгүүрийн хамгаалагч эсвэл wingbacker Caleb Yerenki гэж тоглох магадлал хамгийн өндөр байгаа. Nordirland юуны Дани Nordirland тоглолтог 10 тоглолтод бол шгшоогоо оролцчихсон. 2006 онд төрсэн одоо дөнгөж 20 настай юм залуу тоглогч байгаа. За хэрвээ Yerenki тоглохгүй бол Alidu Seidu тоглох магадлал өндөр. За Alidu Seidu-ийн хувьд бол Rennes багт бас тоглож байгаа Францын дээд лигийн. За хоёр төвийн хагасаар бол нэг нь бол Томас Парте гарах нь тодорхой. За Томас Парте бол Жордан Аюувын даруйх багийн дэд ахлагч байгаа. За тэгээд Томас Партетэй хэн тоглох вэ гэдэг юм асуулт мэдээж байгаа. За нэг нь бол Элиша Овусу тоглох магадлал өндөр. Осерд бол тоглолдог. За түрүүний Gideon Mensa-тай хамт тоглолдог. Ийм тоглогч байгаа. Ер нь найруулагч хийдэг, товтлогоонд дэмждэг ийм тоглогч. За эсвэл Kwasi Sibo тоглох магадлал өндөр. За Kwasi Sibo-гийн хувьд бол 27 настай. Одоо Real Oviedo багт тоглож байгаа. Испани Ла Лигийн за Real Oviedo-д бол Santi Cazorla бас тоглож байгаа хамт. За зүүн зүгүрт хамгийн батарааны хүн бол одоо Антуан Семеньо байгаа энэ багийн гол од нь гол товтлогоог найруулах, товтлогооны боломжийг үүсгэх, голыг ч гэсэн гол хийх юм тоглогч байгаа. За баруун зүгүүр дээр бол хинч тоглох боломжтой. За Абдул Фатаво тоглох магадлал өндөр байгаа. Абдул Фатавогийн хувьд бол Leicester City сая одоо Championship бас лиг 1 руу унсан Leicester City-д тоглож байгаа. За мөн Leicester City тоглож байгаа Jordan Ayew баруун дээр тоглох боломжтой. За гэхдээ Jordan Ayew одоо 34 настай гараанд гарна гэдэг бол бас жоохон хэцүү. Би бол Абдул Фатаво гарах болов гэж таамаглаж байна. За Ayew гарсан ч Абдул Фатаво бол сэлгээгээр хурдан орж ирэх байх гэж бодож байна. За ууг нь бол Мохаммед Кудус
энэ байран дээр бол тоглох байсан. За гэхдээ хүнд өвдөгний гэмтэлтэй байгаа. За тэгээд 5-аас 6 сарын хооронд эргэж ирнэ гэж бол найдлага байгаа юм бэлээ. Гэхдээ дэлхийн аваргт бас ирж амжих үгүй нь ер нь баталгаа бол байхгүй байгаа юм бэлээ. Тэгээд магадгүй 5 сарын сүүлд гэхэд бол юу гэдгийг Тоттенхэмийн ганц нэг тоглолтуудад слигээр орж ирэх потенциалтай байх юм бол за тэгээд 6 сарын эхэнд байгаа шигшээ багуудын нөхцөл тоглолтуудад бас оролцож чадах юм бол юу яаж магадгүй дэлхийн аварга руу бол хамт явж магадгүй. За тэрнээс бусдаар бол Мохаммед Кудусыг бол хэцүү гэж бодож байна. 6 сарын эхэнд 5 сарын сүүлээр бол Ганы шгшөө гээд Мексик болон Уэльсийн шгшөөгүүдтэй нөхцөл тоглолт хийх ийм хуваартай бол байж байгаа. За тэгээд төвийн товтлогчор бол Принц Аду гэж залуу бол сүүлийн ерөөсө 4 тоглолт намар хийсэн 2 тоглолт тэгээ хавар хийсэн 2 тоглолт бүгдээрэнд нь дандаа товтлогчор бол гарч тогсон. Уг нь Принц Адугийн хувьд бол төвийн хагаст бол тоглолтыг ийм залуу үндсэн байрлал нь бол за гэхдээ сүүлийн тоглолтуудад дандаа юугаар тоглож байгаа учраас төвчийн байралд гаргаж тоглож байгаа учраас би бол бас товтлогчийн байралтаа тоглох болов гэж бол таамаглаж байна. Тэгээд юуны Чехийн Виктория Плзен багт бол тоглолдог. Төвийн хагас товтлооны одоо 10 дугаар дээр бол ихэнхдээ яг 8 дээр тоглож чадна. Ихэнхдээ Виктория Плзенд бол 10 дээр тоглолдог. За шгшөө багтаа харин ингээд анхны 4 тоглолтонд дөрвөлөнд нь төвийн товтлогчийн байрал тоглож гисэн. За бас хойшоо татаад False 9-ы байрал тоглож чаддаг. Ийм залуу тоглосон байгаа. Тэгэхээр би бол Принц Адуг тоглох болов гэж таамаглаж байна. Төвийн товтлогч дээр за магадгүй Иньяки Уильямс тоглож бас болно. Атлетик Билбаогийн домог. За тэгээд юунд бол Ганы шгшөөгийн төлөө 25 тоглолтод оролцоод 2хан голыг оруулчихсан. Явж байгаа тэгээд бэртэл тэмдлийн асуудлаас бол энэ жил форм бас тааруу байгаа. Тийм. Тэгээд ийм байна. Тэгээд яг ер нь бол форм юуны хувьд тактикийн хувьд нэлээд өөрчлөгдөх боломжтой. Семеньо зүүндээ гараад Овүсө Парте 2 ч юм уу те голдоо гараад Жордан Аюу Фатаво 2-ын нэг нь баруундаа гарангуудаа одоо Иньяки Уильямс Принц Аду 2 голдоо урагшаагаа товтлогчоор гардаг ч юм уу. Эсвэл Антуан Семеньо бүр 2 товтлогчийн нэгээр нь гардаг ч юм уу. Ингээд хувьж бол тоглох боломжтой. Ер нь Европын дандаа топ лигүүдэд тоглож байгаа туршлагатай ийм тоглогчтой ийм бүрэлдэхүүн бол байж байна. Хамгаалтын хувьд бол арай жоохон сул гэж хэлж болно. Тэгвэл Францын дээдлэх тоглож байгаа бас хэдэн сайн хамгаалагчид бол байж байгаа. За тэгээд Ганы шгшөө багийн талаар мэдээлэл энэ байна. Энэ жил одоо Хорват Панам Английн шгшөөгүүдтэй нэг хэсэгт орсон та хэд маань хэсгээс гарна гэж бодож байна. Үгүй юу таамага дэвшүүлээрээ тэгээд түрүүний 2 сториг бас та хэд маань уншаарай. Сонирхолтой сторинууд байгаа. Тэгээд Чарльз Гамфи гэж хүнийг бол одоо энэ хүний талаар намтар номын бол одоо The Black Star гэж хүртэл ном байдгийн бэлээ. Тэгээд сонирхоорой. Тэгээд өнөөдрийн дугаартаа хамт байсан бүгдээрэнд баярлалаа. Ерөнхий ивент итгэгчд бол Freshback, Big Back болон юуны Asahi Super Dry хамт олондоо баярлалаа. Asahi Super Dry одоо урамшуулттай мерчтэй худалдаа 5 сарыг дуустал амралтын өдрүүдээр явж байгаа юм байлээ шүү. За тэгээ Freshback, Big Back-аар үйлчлүүлцгээгээрээ description хэсэг дээр Freshback болон Big Back-ийн үйлчлэгээний мэдээллийг авах боломжтой. Freshback-ийн app-ыг татаж авах линк байгаа шүү. Тэгээ ивент итгэгчдээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.